Хормын өмнө Sweet бүсгүй найз 10 хүүхэн болзоот залууг хүлээж байлаа. Тэдний 5 нь залуу оройтж магадгүй гэж бодоод Дэнлүү болон Дэнгийн тос нөөцөлж авчээ. Нөгөө 5 нь Дэнлүү авсан боловч тос нөөцөлж авсангүй. Тэд 10 залууг хүлээсээр байтал орой болж нойрондоо дийлдэн унтцгаалаа. Шүн дунд залуу ирэхэд за ирлээ угтаж авах хэмээн зарц хашгирлаа. 10 хүүхэн сэрж Дэнлүүний гол засахад бидний тос дуусч байна. Тос өгөөч гэж 5 тэнэг хүүхэн 5 ухаантай хүүхнээс гуйхад. Үгүй бидэнд өөрсдийн тос хүрэлцэхгүй болно. Мухлагаас очиж ав гэж тэд хариу өчгөд нөгөө 5 хүүхэн мухлагт очижээ. Яг тэр үед залууч ирж 5 ухаантай хүүхэн тосон авч хамт хормонд орсны дараа хаалгач үүдийг хаажээ. Дараа нь 5 тэнэг хүүхэн ирж эзэнтэй бид орж болох уу гэж залуугаас чанга хашгирган гуйхад би та нарыг үнэхээр танихгүй юм байна гэж залуу хүү хариулжээ. Би энэ сургаалт түлхрийн залуутай адил гинт хэрнэ. Та нар тэр үеийг мэдэхгүй учраас цаг ямагт сонор сэрэмжтэй байхтун. Нэгэн ноён хол газар явахын өмнө 3 хамжилгаан дуудаж тэднийхээ зам байдлыг мэддэг байсан учраас нэгэнд нь 5 талант, хоёр дахьт нь 2 талант, гурав дахьт нь 1 талант өгч ажлаа зааварлажээ. 1 талант гэдэг нь тэр үеийн хөдөөний хүний 20 жилийн ажлын хөлс гэсэн үг. 5 талант авсан хамжлага тэр даруй худалдаа хийж 5 талантын ашиг нэмж оллоо. 2 талант авсан хамжлага худалдаа хийж дахин 2 талантын ашиг олжээ. Харин 1 талант авсан хамжлага мөнгөө газарт болж хадгаллаа. Хэдэн жилийн дараа эзэн буцаж ирэхэд 1 дахь хамжлага уулзсан. Та надад 5 талант өгсөн. Би худалдаа хийж дахин 5 талантын ашиг оллоо. Гэд эзэнд 10 талант өгчээ. Их сайн байна. Чи найдвартай хүн байна. Чи бага юмыг сайн хийсэн учраас би чамайг их хэрэгтэй болгоё. Одоо чи миний хамт их дураараа бай гэж эзэн хэллээ. 2 дахь хамжлага эзний ордонд ирж та надад 2 талант өгсөн. Би худалдаа хийж дахин 2 талантын ашиг олсон гэж хэлээд эзэнд 4 талант өгчээ. Их сайн байна. Чамд найдаж болох. Чи бага юмыг сайн хийсэн учраас би чамайг их хэрэгтэй болгоё. Одоо чи үргэлж баяр хөөртэй байх болно гэж эзэн хэлжээ. 1 талант авсан хамжлага ордонд ирж эр өхөр сааж элгэн тараг бүрхийг шаарддаг хүнтэй адил та ширүүн зантай. Би үүнийг чинь сайн мэдэж байсан учраас мөнгийг чинь зархаас айж газар болж нуусан. Одоо үүнийг ав гэж хэлэхэд яасан залах уу өөдгүй муухай лов ирчин байв. Хэрв чи миний ширүүн зантай болохыг мэдсэн бол мөнгөөр минь худалдаа хийх хэрэгтэй байсан. Чи худалдаа хийсэн бол би буцаж ирээд мөнгөн дээрээ зээлийн хүүг нэмж авах байсан. Зарцмараа энэ хүний 1 талантыг авч 10 талант авсан хүнд өг. Авсан юмаа сайн хэрэгэлдэг хүн илүү юм олж авна. Авсан юмаа хэрэглэж чаддгүй хүн юу ч олохгүй. Анх авсан өчүүхэн юм ч үгүй болно. Одоо энэ хэрэггүй амьтныг мөнхийн харанхуй зовлонд орвол тэнд орсон хүн бүр тарчилж, уйлж, уйхилж шүдэ хавирна гэж хэлжээ. ертөнцийн эзний илгээсэн хүн би Ервсын улсынхаа хаан ширээнд элч нарын хамт сүр жавхлантаяа ирж сууна. Тэр үед бүх хүн төрлөختөн миний өмнө цуглана. Малчин хонь ямаага тусгаарлахын адилаар би тэднийг 2 хэсэг болгож нэг хэсэг нь миний баруун талд, нөгөө хэсэг нь зүүн талд зогсно. Би баруун талын хүмүүст хандаг. Миний эцгээс аз жаргалыг хүлээн авсан хүмүүсээ. Эцэг минь энэ ертөнцийг анх бүтээхдээ та нарт Ервсын мөнхийн улсыг бэлтгэсэн. Одоо үүнийг эзлэн авсгай.
Учир нь намайг хоолгүй байхад та нар хоол өгч, ундгүй байхад минь ундаалж байсан. Намайг огт танихгүй исэн хэрнээ хүлээж авдаг байсан. Хувцсгүй байхад минь хувцлаж, өвчтэй байхад минь асарч халамжилж, шоронд байхад минь эргэж тойрдог байсан гэж хэлнэ. Их эзэн минь ээ, хизээ байтлаа бид таныг хоолгүй байхад хооллож, ундгүй байхад ундаалж, танихгүй байтлаа угтан тосож, хувцсгүй байхад чинь хувцлаж, өвчтэй байхад чинь асрамжилж, шоронд байхад чинь эргэдэг байсан юм бэ гэж тэр сайн санаатай хүмүүс надаас асуув. Сонсогтун. Та нар миний сонгосон хамгийн дорд хүнд нь болтугайч үүнийг хийж өгсөн бол надад хийж өгсөнтэй адил гэж би хариулна. Тэгэд би зүүн талын хүмүүст хандан адгийн муурын сүнс болон түүний элч нарыг мөнхийн зовлонд оруулахаар ертөнцийн эзэн шийдэж мөнхийн галтай газрыг бэлтгэсэн. Та нар бас тэнд орж шийтгүүлнэ. Одоо надаас зайлтугай. Тийш орохтун. Учир нь хоолгүй байхад минь та нар надад хоол өгсөнгүй. Цангаж байхад минь уух юм өгсөнгүй. Танихгүй гэж хэлээд угтан тосож авсангүй. Хувцсгүй байхад минь хувцс өгсөнгүй. Өвчтэй байхад минь харж үзсэнгүй. Шоронд байхад минь эргэсэнгүй гэж би хэлнэ. Их эзэн минь ээ, хизээ байтлаа бид таныг хоолгүй болоход хоол өгөлгүй, ундгүй болоход уух юм өгөлгүй. Танихгүй гээд тосож авалгүй. Хувцсгүй байхад чинь хувцс өгөлгүй. Өвчтэй байхад чинь тусламж өгөлгүй. Шоронд байхад чинь эргэлгүй байсан бэ гэж тэр хар санаатай хүмүүс асуув. Сонсогтун. Та нар миний сонгосон хүмүүсийн хамгийн өчүүхнэнд нь ч гэсэн үүнийг хийж өгөөгүй бол надад хийж өгөхөөс татгалзсан хэрэг гэж би хариулна. Ийхүү би хар санаатай хүмүүсийг мөнхийн шийтгэлд оруулж, сайн санаатай хүмүүсийг ёр бусын мөнхийн амьдралд оруулна гэж Иесус хэлжээ.